Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Hacksaw Ridge киног танилцуулахаар бэлтлээ. Тус кино анх 2016 онд нээлттэй хийснээс хойш кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан кино байгаа. Энэхүү кинонд дэлхийн 2 дугаар дайн тэр тундаа Америк, Японы хоорондох Hacksaw өндөрлөг хярыг эзлэх тулалдааныг илүү дэлгэрэнгүй харуулсан кино гэж хэлж болно. Хорвоо дэлхийг тэр чигт нь уй гашуу давтуулж, хайраар холбогдсон хүмүүрийг хахацуулж байсан аимшигтай дайны тухай өгүүлдэг энэхүү кинон үзэгч биднийг хизээж уйдахааргүй, мартаж үл болох тэрхүү үйл явдлын талаар өгүүлэх сэтгэл хөдлөхөн бүтээлүүдийн нэг мөнөөсөө мөн юм. Гол дүр болох Desmond Doss эмч болохыг хүсдэг байсан боловч дайнаас болоод сурч чадаагүй улмаас дайнд явахаар болдог. Аав нь хүүгээ дайнд явуулах тэмч дуртай байгаагүй. Харин Desmond хүмүүс дайнд бие биеэ устгахаар явж байгаа бол би аврахаар явна гэсэн маш том мэдээллийг хийснээр энэхүү киноны гол санаа болон гол үйл явдал нь эхэлдэг. Киноны үйл явдлыг харах юм бол Desmond Doss-ийн аав Том 1-р дайнд амь үрэгдсэн найзуудынхаа булшин дээр ирж гашуудлаа илэрхийлж буйгаар эхэлдэг. Doss ахыгаа нэг удаа харгас хэрцгий аргаар алах шахсан. Энэ нь Doss-д маш том бодлогошрол ухаарлыг авчирдаг бөгөөд дахиж хизээж хүнд гар хүрч чадхааргүй том шалтгаан нь болдог. Мэдээж кино болгон дээр гардаг шаргал үстэй сайхан бүсгийг гарч ирлэхгүй л яах вэ? Манай Doss ч гэсэн шууд л дурлана. Тэгээд аав ээжтэй хүн тайртай болсноо хэлээд хөлн газар хүрэхтэйгүйтэй явж байх үед том ах хоол цэрэгт явахыгаа хоолны ширээн дээр хэлэхэд аав нь хүүхдүүдэд цэрэгт явуулах ихэд дургүй байгаагаа илэрхийлдэг. Дараа нь Doss ч гэсэн цэрэгт элсчихсэн гэдгээ хэлдэг. Аав нь чиний очих газар бишээ, чи чадахгүй гэх мэт үгсийг хэлдэгч Doss үгийг нь сонсохооргүй харагдаж байна. За тэгээд цэрэгт явахаар болж байгаа тэр үед шаргал үстэй Dorothy өөрийн зургийг Библийн хамт Desmond-д өгч явуулдаг. Манай залуу цэргийн сургууль бэлтгэл дээрээ бусдыгаа манлайлж хүчийг харуулад амждаг. Мэдээж дайн болж байгаа юм чинь бүгд л нэг буутай байх нь гарцаагүй. Харин нэг л буу тэр үед эзэнгүй байх нь тэр. Манай Doss би хүн алахгүй аварнаа гэж зогсож байгаа нь тэр. Энэ үеэс эхлээд киноны зөрчилдөөнтэй хэсгүүд нь эхэлдэг. Дарга захирагчаасаа эхлээд цэргүүд нь ч гэсэн дарамтлж эхэлдэг. Хэдийгээр дайн болж байгаа ч гэсэн цэрэг бүрт нэг удаа чөлөө авах эрх байдгийнхаа дагуу Desmond хайрт Dorothy гэрлэхээр чөлөө авахар ирэх үед заставын дарга гинт гарч ирээд Doss-ыг бууны сургуулалтанд тэнцээгүй гэсэн шалтгаанаар чөлөө өгөөгүй нь Doss-д хэрхэн хүрсэн бэ гэдгийг түүний сэтгэл хөдлөлөөс шууд мэдэрч байна. Киноны турш Doss-д 2 төрлийн сонголт гарч ирж байсан. Нэг нь итгэл үнэмшилдээ үнэнч байх, нөгөө нь бусдын өмнө хамгийн хайртай дотны хүмүүсийнхээ үгийг дагаж өөрөөсөө урвах. Гэхдээ Doss эцсийн үр дүндээ итгэл үнэмшлээ хамгаалж тэмцээр байсан учраас түүнийг дайныг эсэргүүцэгч дарга захирагчийнхаа тушаалыг биелүүлээгүй гэдэг үндслээр цэргийн шүүхээр оруулахар болдог. Doss шүүхтэр хэлдэг. Энэ үед түүний аав Том хүүгээ хамгаалснаар цэргийн шүүхтэр ялалт байгуулдаг. Энэ үеэс эхлээд дайны хэсэг рүүгээ шилжиж байна. Энэ хэсэг нь надад үнэхээр их таалагдсан. Тэр үеийн нөхцөл байдал, дайны зураг авалтыг хамгийн сайн хийсэн кино гэж бодож байна. Doss-ийн тасаг дайны талбар руу тулалтгаар явж байх үед машинаар нь дүүрэн цогцсачсан машинууд явж байдаг. Энэ үеэс эхлээд тэдэнд ямар байгаа нь шууд л мэдрэгддэг. За энэ дайны нөхцөл байдлыг яг л ийм байсан байх нэ гэдгийг тод том руу мэдрүүлсэн гайхалтай зураг авалтыг энэхүү киноноос мэдэрч болно. Эд дайн болж байгаа үед нөхцөл байдал нь өөрчлөгддөг. Энэ нь газар доороос маш олон Япончууд гарч ирснээр өөрчлөгдсөн хэрэг. Тийм учраас Doss-ийн салаа буцаад ухраад хэр өндөрлөг дээрээсээ буугаад нуувч руугаа явах тушаалыг дагах шаардлагатай болдог. Энэ үед дайн маш удаан үргэлжлэн маш олон цэргүүд шархацсан учраас Doss ганцаараа хэр дээрээс буулгүй бусад шархацсан цэргүүдээ аврахаар үлддэг. Тэр үед Doss-ийн гаргаж байгаа сэтгэл хөдлөл, жүжиглэлт, хэлсэн үг нь надад маш сонирхолтой санагдсан. Юу гэж хэлсэн бэ гэхээр
Ой бурхан минь ээ. Дахиад нэгэн хүнийг авармаар байна. Дахиад ганцхан хүнийг аврахад минь туслаач ээ гэх үгийг хэлж байгаа нь үнэхээр сэтгэлийг мань хөдөлгсөн. Тэр дайны талбар руу ганцаархнаа шархацсан цэргүүдийг аврахаар явах болдог. Тэр ганцаараа бүхэл бүтэн 75 цэргийн амийг аварч тэр өндөр хяр дээрээс олсоор ууж буулгадаг. Тэр бүх ил дайсан буюу Япончуудынхаа амийг хүртэл амарч байсан. Энэ үед игзэгтэй байдал үүсдэг. Энэ нь галаар дэмжиж байсан усан цэргийн флот галаа зогсоож нөхцөл байдлыг бүр төгшүүртэй ээдрээтэй болгож эхэлдэг. Тэгсэн ч гэсэн доос 75 хүний амийг хяр дээрээс авраад бууж ирдэг. Энэ аимшигтай дайныг харсан цэргүүдийн нүдний гал нь унтарчихсан, маш их айсан, түгшсэн байдалтай байсан учраас дахиж хяр руу гарч доосын авраагүй үлдсэн цэргүүдийг аврахын тулд ангийн дарга доост ирээд ярилцахдаа хүний гаднаас нь хараад дүгнэж болдоггүй юм байна. Чамайг би ийм залуу гэж бодсонгүй. Чамайг хулчгаар өөртөө итгэлгүй л гэж боддог байсан гэж доост хэлдэг. Ингээд чийл байж байвал манай цэргүүд дээшээ гарч чаднаа. Чи хүч болоод өгөөч гэж хэлснээр дахин хяр руу гарч шархацсан цэргүүдийг аврахаар явах мөчөд доос залбирч байна. Энэ залбирч байх үед захирагчаас ахуулаад доосын итгэл үнэмшил гаргасан үйлдэл дайнд заавал устгах биш. Эсэргээрээ хүний амийг аварч ямар гайхалтай зоригтой гэдгийг харуулсан учраас хүн болгон түүнийг хүндэлж байгаа нь. Доосын залбирлын хүчээр нүдний гал нь бүхсэн цэргүүдийн гал цог нь гээж байхыг энэ киноноос харж болно. Үнэхээр дайны хүнд бэрхийг биеэрээ туулж үтсэн хүмүүс дахиж гарах зориггүй байсан ч гэсэн доосын залбирлын хүчээр тэд бүгд маш их хүчийг авсан. Энэ киноноос итгэл үнэмшил хүнд ямар чухал болохыг мөн Библи номыг нэг удаа ч гэсэн уншиж үзхийг хүснэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд дараагийн гайхалтай кинонуудаар уулзцгаая. Түр баяртай.